Здравствуйте, уважаемые телезрители. Сайн байцгаана уу, эрхэм хүндэт үзэгчтэй. Хэдийгээр цаг агаар дохтургүй хүүтэн байгаа боловч манай бүс нутагт бидний хоёр дахь талах болсон төмсөө суулгах цаг нь нэгэн тэрлээ. За энэ тухай болон ойрын өдрүүдэд ногоон талбайдаа хийх ёстой ажлуудын талаар одоо бүгдээрээ ярилцах болно. Та бүхэн таалан сойрох нь. За ингээд цэцэрлэгийнхээ бөөрөлзгөн молдын талаар ярилцах цаг нэрлээ. Бөөрөлзгөн болон манай нутагт нутагшиж байгаа ургамал. Өнгөрсөн 7 хоногт бөөрөлзгөнийхөө өвлийн хужилгыг надтай хамт авсан гэдэгт итгэлтэй байна. Одоо нойрноос нь сэрэхийн тулд сайтар услаж өгөх хэрэгтэй. Ингэж уцалдах нь шингэн ишээ даган хатсан мөчрүүдэд хурж модод нахиалгад хэрэгтэй юм а. Одоогоор бөөрөлзгөний яг хэдэн хувь нь өвлжиж чадсныг хэлэхэд эрт байна. Өнгөрсөн жил тун тааруу өвлдсэнийг та бүхэн санаж байгаа байх. Манай талбайд гэхэд 40 орчим хувь нь өвлийг давж чадаагүй. Энэ жилийн хувьд бол харахад л өвлийг сайн давжээ гэж дүгнэж болохоор харагдаж байна. За дахин сануулхад сайтар услах хэрэгтэй. Дараагаар нь бид дайралтай хийх ёстой болохыг сануулж хэлмээр байна. Мэдээж удахгүй аль мөчр нь ургах, аль мөчр нь хатсан болох нь тодорхой болоод ирэхээр дайралтай хийх юм а. Хэсэг хугацааны дараа хатсан мөчрүүдийг нь тайрч авна да. Мөн өнгөрөгч намар та бүхэн мөчрүүдээ тайрч моддоо ингэж нүцгэлсэн гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. За дараагийн нэг асуудал бол гүн хөгц. Үүнээс болоод модны холтос суларч хагардаг. Харамсалтай нь энэ өвчнөөс салах тун хэцүү. Мөөгөнцрийн гаралтай болохоор бүр суулгац байх үеэс нь дагаж ирээд манай талбайд үргэлжсэн хэрэгэлдэ. Тэгэхдээ энэ өвчнийг 100% устгаж чадахгүй ч гэсэн түүний хор нөлөөг нь бол бууруулж чадна. Удахгүй хатсан мөчрүүд тайрсныхаа дараа тэдгээрийг заавал галдан шатаах хэрэгтэй. Хатаж өгсөн мөчөрт энэ өвчин үлдсэн байхыг үгүйсэхгүй шүү дээ. Үүний дараагаар харин цэсийн агуулмжтай бэлдэмлэр ариутгал хийх болно. Цэсийн купоросын 30 грамыг хувинд найруулж моддоо услахад хангалттай ариутгал болно. Хэсэг хугацааны дараа дахин нэг удаа ариутгал хийх ёстой юм шүү. Ингэж ариутгал хийснээр өвчлөлийг 100% ялахгүй ч гэсэн ургацаа нэмэгдүүлэх боломж бүрднэ. И тем самым повысить урожайность малины, это в наших силах. Обязательно обратим внимание на другую ягодную культуру. Одоо бүгдөө чонын илэг буюу Gemellist жимсний бод хэрхэн ургаж байгааг харцгаая. Манай бүс нутагт цаг агаараас хамаарч хамгийн эрт жимсээ өгдөг ургамал бол Gemellist. Одоо гадаа сэрүүхэн байгаа хэдийн цэцгэлжсэн байгааг та бүхэн харж байна. Сайхан ч цэцгэлсэн байна. Бид 3 төрлийн сортын Gemellist тариалсан. Синая Ftizza, Голубое Бретино болон хамгийн залуу бут бол Изюминка сортих. Ингэж цэцгэлж байх үед нь бол сайтар услаж өгөх хэрэгтэй юм шүү. Удахгүй жимслээд ирэхээр шингэн их хэрэгтэй болно шүү дээ. Сүүлийн жилүүдэд чонын илэг буюу Gemellist жимсний бутанд ногоон ялаа үүрлэх гээд байдаг асуудал гарч ирсэн. Гэхдээ ногоон ялаа хараахан гарч ирэх болоогүй байгаа болохоор хортон шавьжтай тэмцэх асуудлыг ярихад арай эрт байна. Бас нэг зүйл сануулхад цэцгэлж байх үед нь ногоон ялаа гараад ирсэн байлаа ч гэсэн устгал ариутгал хийж болохгүй шүү. Харин жимс нь гараад ирснийхээ дараа л ариутгал хийх хэрэгтэй болно. Одоо бол сайхан ургаж байна. Та бүхэн ч гэсэн Gemellist буюу чонон илэгнийхээ бутыг арчилахаа битгий мартаарай. Так что за жимностью тоже нужно следить. Ну, у каждого из нас есть своя мечта. Ногоочин хүн бүрд мөрөөдөл байдаг. Миний мөрөөдөл бол хүлэмжээ босгоод өөрөө онгоодог салхивчтай болохыг мөрөөддөг байлаа. Салхивч маань энэ төхөөрөмж маань өвлийг ажирахгүй давсан. Гадаа 22 хим хүрэхгүй байгаа болохоор одоогоор хаалттай байна. Ажиллагаа нь хүлэмжийн дотор хит халуун болохоор өөрөө автоматар онгоодог, хүүтэрхээр хаагддаг тохиргоотой. Ну и вторая моя мечта – это капельная система полива. Дараагийн мөрөөдөл нь бол туслын усалгааны систем байлаа. Манай Оросд үйлдвэрлэсэн 500 литрийн багтаамжтай туслын усалгааны системтэй бий болсон. Энэ системийг би ингэж 2 амтай байхаар хийж өгсөн юм. Одоогоор ургамлаа суулгаагүй байгаа болохоор хөрсөө бэлдэх зорилгоор л усалгаа хийж байгаа нь. Хэрхэн туслын усалгаа хийж байгааг та бүхэн хараарай. 500 литров
500 литр усаар хэр удаан услага хийдэг тухайд бол мэдээж услах усныхаа хэмжээг өөрөө тохируулдаг. То есть 20 растений. И с этой стороны я посадил под 16 чинжүү, 4 баклажан суулгана. Харин энэ талд нь одоохондоо 4 ширхэг улаан лойл суулгасан байгаа. Энэ хүлэмжийн хувьд халаалтгүй болохоор шөндөө тэг хэмтэй хонж байгаа. Тийм болохоор хүүтэнд дэсвэртэй улаан лойлыг л суулгачихсан байгаа хэрэг. Чинжүүний тухайд бол баг өлчөр, хамгийн бэрэг ургамал бол баклажан. Тийм болохоор гадаа дулаархыг хүлээхээс өөр арга байхгүй. Харин дулаархаар эндээ суулгаад туслын системээ асаах болно. Ийхүү энэ жилээс би цэцэг услагч болон шланг ашиглан ургамал бүрийг услах гээд гүгэд байхаа болж байгаа хэрэг. Учир нь услагааны энэ систем ургамал бүрийг хангалттай услаж чадна. Би ургамлуудаа услагаа хүрэх газарт л суулгаж өгнө гэсэн үг шүү дээ. чтобы использовать теплицу. А по-другому я вот решил Мөн энэ жил хүлэмжиндээ 3 төрлийн сортын усан үзэм суулгана. Нэг нь өөрөө худалдаж авсан, харин тэр хоёрыг нь Сухо Дубинкогийн гэр бүлийнхэн надад бэлгэлсэн. Тэдний гэр бүлийнхэн 10 гаруй жил усан үзэм тариалж байгаа их дуршлагатай. Өнгөрсөн жилийнхээ нэвтрүүлгийн үеэр та бүхэнтэй тэдний гэр бүлийг танилцуулсан. Тарбахтан Орионы Бизнесенск тосгонд амьдардаг айл л да. За үлдсэн сул талбайд нь би Expedition сортын сонгоны ээж ургамлыг ургуулсан байгаа. Одоохондоо хэдэн цэцэг гарах нь тодорхойгүй байна. еще рано. Клубника ампельная ведра. Тэгээд энд хувингийн гүзээлзгэн гадаа ил тавихад арай эрт болохоор эндээ дулаархыг нь хүлээж байгаа хэрэг. Тэгээд хамгийн бэрэг ургамал нь гэргийн цэцэг. Энэ цэцгийг 6 дугаар сарын эхэнд л гадаа ил гаргаж суулгах юм а. Та бүхэндээ хандаж хэлэхэд хүлэмжиндээ ажиллахдаа гар ажиллагааг багасгах, өөрөө онгодог салхивж, туслын услагааны системтэй болохыг зөвлөмөр байна. Туслын услагааны систем нь таны хөдөлмөр болон ашиглах усны хэмжээг багасгаж өгнө. Мөн ургамалч сайн ургац өгөх болно. Учир нь ургаж байгаа хөрс нь үргэлж нэгэн хэвийн чигшилтэй байх болохоор дэрэлдэ. Жирийн услагааны аргаар 3 хоног тутамд услагаар хөрснөөс их хэмжээний хүчил төрөгч гадагшилж ургамалд чочрол өгдөг. Тиймээс би туслын услагааны системийг энэ жил амьдралд хэрэглэж үзэхээр шийдсэн юм а. Онлын энэ мэдээлэл хэр ортой болохыг нь харж бай. Сайн үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна. Такую систему давно мечтал. Ну, я рад этому обстоятельству. Я думаю, результат будет хороший. Что же касается огорода, то хочу... Одоо бүгдээрээ ногоон талбайхаа тухай ярилццгаая. 5 дугаар сарын 10-наас өмнө ургамал ногоогоо суулгасан хүмүүст баяр хүргэмээр байна. Яахав сэрүүхэн хിവэр байгаа газарт бол даавун биш бүтээлэг ашигла, харин манай энэ шиг нүмер газарт бол бүтээлэг ашиглах хэрэггүй. Энд би сармис суулгасан одоо соёолж байгаа ямар нэгэн бүтээлэггүйгээр гараад ирчихсэн байна. Харин игнээ хооронд эрдий сургаж байгаа. Дажгүй ургаж байна. Сайн ургац авах байхаа. Харин манжингийн хувьд бол яаран суулгах гэсний хэрэггүй. Дор хаяж 10 хоног хүлээх хэрэгтэй юм шүү. 5 дугаар сарын 25 гэдэг бол манай бүс нутгийн хувьд хамгийн шалгарсан хугацаа. Түүнээс өмнө суулгачих бол манжин цаглааж ургаад бүрэн болоогүй байхдаа мандалтаа багтахгүй хэмжээнд хүрчихдэг. Тиймээс манжингаа суулгах гэж яарсны хэрэггүй. Ну, Хөрсний өвчтөл болон хортон шавж ургацсанд хамгийн их хор нөлөөтэй байдаг. Харамсалтай нь би өөрийнхөө талбайд жүүг шилхүүн буюу цохиурт цорд зохны 3 авгалдааг олсон. Одоо харуулъя. еще раз. Вот посмотрите, такая желтая личинка вот на этой грядке. Я нашел За эндэ личинки ямар тааж түүж авсан одоо устгах хэрэгтэй. Үлдээчих юм бол төмөс луу манжин идэж сүйтгэдэг. Эднэр голдуу хурааж авалгүй үлдээсэн ногооны үлдэгдэлд өвлждөг. Энэ хортноос салъя гэж бодож байгаа бол ариутгалын ургамал суулгах хэрэгтэй. Хамгийн шалгарсан арга бол гэж дарайлах явдал юм а. 5 дугаар сарын дундуур суулгаад 7 дугаар сарын ихээр цэцгэлдэг. Дараагаар нь хадаж аваад тухайн хөрсөндөө булах хэрэгтэй. Тэгээд 9 дугаар сарын 10 гэхэд бүрэн задарч хөрсөндөө шингэдэг юм а. Миний хувьд олон төрлийн ариутгалын ургамал тарж үзснээс хамгийн шалгарсан нь гич. Учир нь зөвхөн цохиурт цорж зохыг хөөгөө зогсохгүй. Хөрсний үржил шимигч нэмэгдүүлдэг. Таны хадаж аваад хөрсөнд булсан гич нь ялзмаг болон хувирч
задарч шингээд хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх болно. Уран дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. 1 квадрат метр талбайд ихтэй 2 грамм үр орно. Миний гарт 50 граммын уут байна. Их ч удаан хэрэглэнэ гэсэн үг. Үр нь 3-аас 4 жилдээ ургах чадвараа хадгалдаг болохоор тэр хугацаанд хүртэл энэ ууттай үрийг ашиглаад байж болно гэсэн үг. Хөрсөө ухаж сайтарч сэрэгжүүлэн тармуурдаад саваагаар ингэж 20 см тутам духаж игнээ гаргана. Игнээгээ ойртуулах гээд хэрэггүй би дурчлагаасаа мэдэж байна. Харин түүний оронд нүхээ гүн ухаад өгөөрэй. 4-өөс 5 см байхад хангалттай байх юм шүү. Тэгээд гिचээ суулгачих. Асуудалгүй сайхан ургаад гараад ирнэ. Игнээгээ усаар дүүргэн услаад үрээ суулгаж өгнө. Тэгээд хүрзээр жаахан чигжээд нэгтруулаад өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь гिचээ одоо цаг алдалгүй суулгаарай. Учир нь 7 дугаар сарын эхэнд тайрч аваад хөрсөнд булгах хэрэгтэй болно шүү дээ. Магадгүй 14 хоногийн дараа суулгалаа гэхэд хөрсний ариутгал хийх үр дүн бараг байхгүй болно шүү. Та бүхэн өөрсдөө тодорхойлоод цохиурд цорж үүрлсэн эсвэл ургацд нь буурсан мандалдаа гэж суулгаад хөрсөө ариутхан үржил шимийг нэмэх хэрэгтэй. Тэр тохиолдолд 3 жилдээ ургац. Тэр тохиолдолд та 3 жилдээ алдсахгүй сайн ургац авах болно. Сайн үр дүнтэй арга гэдэг нь батлагдсан. Үр дүнч хангалттай хямд төсөр арга шүү дээ. Одоо таны шийтгэл үлдлээ дээ. Проблем с семенами нет. Все в вашей воле. Ну а теперь, уважаемые телезрители, поговорим о посадке картофеля. Эрхэм хүндэт үзэгчдээ одоо бүгдээрээ төмөс хэрхэн суулгах талаар ярилцах болно. Гадаа жаахан сэрүүхэн байгаа боловч төмсөө суулгах хэрэгтэй цаг нь ирсэн. Учир нь одоогийн хөрсний хүйтэн төмсөнд төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Манай бүс нутаг болон эрхүү өвөр байгалийн хязгаарт хийсэн судалгаагаар эрт суулгасан төмөснөөс илүү сайн ургац авдаг болох нь тогтоогдсон. Учир нь эрт суулгах тусам эрт соёолох болно шүү дээ. Суулгах төмөсний сортын тухайд бол танаа талбайд магадгүй 3 төрлийн сортын төмөсөл хангалттай байх болов. Нэг нь эрт ургацын, нөгөө нь шар голтой, тэгээд цагаан голтой гих мэдчлэн. Крахмал ихтэйгийн шард зармийг нь шөл болгон хуург хийхэд гих мэдчлэн айл өрөх бүр өөрийн хэрэгцээний онцлог тохируулан сортын үрээ тариалах байлгүй дээ. Төмөсний сортууд асар их байдаг. Хамгийн гол нь өөрийн онцлог тохируулан 3 төрлийн сортыг сонгох хэрэгтэй. Нэг төрлийн сорт тариалвал багдана гэсэн үг шүү. Королева Анна сорт сүүлийн үед маш их дэлгэрч байна. Адриата сортоос амтын хувьд дутахгүйч амтлаг хадгалалт сайн даадаг, ургацын гарц өндөртэй, дунд болцсон сорт. 100 дугуйдуу хэлбэртэй арилгахад хялбар. Үйлдвэрлэлийн нөхцөлд ямар байдгийг мэдэхгүй. Гэрийнхээ галтгооны хэмжээгээр сэтгэхэд бол хальслахад илүү дөхөм сорт шүү. Эрт болцсон сортын тухайд бол Arazero сорт. Мөн сүүлийн үед Columba гээд дажгүй сорт гарч ирсэн байна лээ. Магадгүй таны дуртай сортууд байгаа л байх. Жишээ нь Tulevsky, Aldarт Adriata байгаа бол мэдээж тариалаарай. Үрийн төмсний хэмжээ 4-өөс 5 см хэмжээтэй. 40-өөс 50 грамм жинтэй байх ёстой. Миний гарт Concord гээд эрт дунд болцсон сорт байна. Харин энэ бол Германы эрт болцсон Arazero сорт. Эрт болцсон сортын хувьд жаахан шингэнэ алдаад хорчийчихсан байгаа. Аргагүй л дээ. Буцадтай ажил нэг зойронд хадгалж байгаа болохоор тэр. Гэхдээ асуудалгүй ургана. Харин энэ Concord-ийн хувьд үндсэн дөнгөж цухууж байгаа болохоор хөрсөнд суулгахаар улам хурдан үндэслэж ургах болно. Ер нь ингээд 2-оос 3 см урт ургачихсан үндэстэй байгаа тохиолдолд хөрсөнд суулгах юм бол илүү сайн ургадаг юм. Манай нөхцөлд бол тун сайн хэрэг шүү дээ. Сортын төмс тариалахыг дахин санал болгомоор байна. Мөн үрийн төмсөө сайтарч сонгож бэлтгээрэй гэж хүсэх байна. Үрийн төмс чинь том хэмжээтэй байх хэрэггүй шүү. Том байвал хүнсэндээ л хэрэгжилж хэрэг. Мөн төмсөө зүсэж таллаад хийчихдэг хүмүүс байдаг. Гэхдээ нэг төмснөөс нөгөөд өвчлөлт халдварлах аюул нэмэгддэг. Мөн хөрсөнд ч өвчлөлт нуугддаг гэдгийг санаарай.
Хамгийн зөв арга нь намар үрийн төмсөө зөв сонгон бэлтгээд хавар тариалахтаа ашиглах явдал юм а. Харин одоо би мотоблок ашиглан хэрхэн төмөс суулгадаг болохоо харуулахаар шийдлээ. Өмнө нь ч харуулж байсан. Гэхдээ энэ удаа нэг өөрчлөлт гарсан ийм органик бордоо нэмэгдэж байгаа юм а. Ер нь төмөсний үр хийсэн бүх нүх бүрийнхаа доор бордоо хийж өгөх ёстой. Бордоогоо 3% ялзмаг буюу бордоод хөрс, 1% модны үнс байхаар бодож бэлтгэхээрээ 3-ыг харьцах нэг гэсэн үг шүү дээ. Төмсний үр болгоны доор холцоо хийж өгөх ёстой л доо. За эсвэл ийм бэлэн минерал бордоо худалдаж аваад ашиглаж болно. Төмсний цогц бордоонд азот, фосфор, калий орсон байгаа. Харин энэ бол илүү агуулмж өндөртэй бордоо. Тэр утгаараа зарцуулдаж байгаа юм а. Нэг халбагал хангалттай. Бараг нэг үрийн төмсөнд нэг чимэх бордоо байхаар бодох хэрэгтэй юм а. Мөн танаа талбайд услага байхгүй бол газар хагалсныхаа дараа шууд төмсөө суулгаарай. Энэ нь чийг алдахаас сэргийлж өгдөг юм. Би хувьдаа газар хагалаагүй их удсан байна. Учир нь мотоблок ашиглах болсноос тэр шүү дээ. За одоо хэрхэн мотоблок ашиглах өөрийнхөө аргыг танилцуулъя. Ну, а как это делать правильно? Давайте я еще раз покажу свой вариант. В прошлом году осенью я Өнгөрсөн жил би талбайдаа компост буюу төмөсний иш, навчны үлдэгдэл авчирч асгасан. MMX бодис ашиглан хагас задлсан төмөсний навчны үлдэгдлийг хилж байгаа юм. Одоо бол энэ бүгдийг дэгшилж хөрсдөө сайтрах хэрэгтэй. Үүний тулд газар хагалах ёстой болно л доо. Мотоблокийн тусламжтайгаар хийсэн ч болно. Тэгэхдээ бордоо хөрсөнд жигэж хуваарлагдахгүй байх эрсдэлтэй. Дараа жил магадгүй хуваарлалтаас хамаарат үр дүнгээ өгөх байх. Хамгийн зөв арга бол тармуур аваад ингэж дэгшлээд жигэд хуваарлаж өгөх юм а. Үүний дараа компост нь хөрсөнд ороод бүрэн задарч бордоо болох юм. Энэ талбай бол манай хамгийн үржилшин муутай газар л да. Жохон ил сэргийг хөрстэй, тийм болохоор бордоо нэмж өгөхөөр шийдсэн юм а. Би үндсэндээ талбайд 5 дугаар сарын 9-ний орой төмөснүүдээ суулгачихсан. Хамгийн боломжтой хугацаа л да. Ямар тааж компостоо талбайд жигд тараачглаа. Энэ жилдээ задарч хөрсний бордоо болох ёстой. Үгүй бол дараа жил үргээ гүйцэтгэх нь үсттэй. Одоо харин төмсөө суулгая. Төмс суулгахдаа игнээ хоорондын зайг сайтар тооцоолох хэрэгтэй. Гараараа суулгано уу, мотоблок ашиглано уу хамаагүй. Гол нь игнээ хооронд 65-аас 70 см-ийн зайтай байх ёстой. Энэ зай нь дараа төмс харьцлахад хэрэгтэй тань төвөг болохгүй зай юм а. Өнгөрсөн жил энэ талбайн тэр хэсэгт сүйдрөвч байсан болохоор хөрсөн жоохон нэгтэрсчихсэн байгаа. Тийм болохоор мотоблокороо 2 удаа хаглаж өгөх болно. Энгийн талбайд бол 1 удаа игнээлээд л хангалахад хангалттай. Миний хувьд 2 удаа энэ игнээгээр явж үзүүлье. За, ажиллуулж үзцгээе. За харцгаагаарай. Сайхан игнээлсэн нуруу үүслээ. Энэ хөрс жаахан хуурай болохоор игнээ бүрийг нь усаар дүүргэн услах хэрэгтэй. Манайх гүний худагтаал да дараа услаад хийж гин. Хэрвээ танаа хөрс чиг ихтэй бол 30-аас 30 см дутамд төмсөө нэг-нэгээр нь суулгаарай. Суулгахсныхаа дараа нэг чимэх шахуу бордоо нэмж өгөх юм а. Бүх игнээний дурш биш, зөвхөн үрийн төмс байгаа газарт л нэмж бордоо хийн гэсэн үг. Ургац тань харьцангуй нэмэгдэх болно. Заримдаа 30-аас 35% нэмэгддэг. Бордоо үүргээ сайн гүйцэтгэдэг юм а. За одоо харин тармуур аваад төмсөө болж өгөх хэрэгтэй. Ингээд л хөнгөн булчхан да. Би талбайгаа ийм аргаар ашиглан төмсөө тариалсан. Одоо Конкорд сортын төмөсний үрэл суулгах үлдээд байгаамаа. Игнээ хоорондын зай 65-аас 70 см байх ёстой. Над шиг нүдэн баримжаагаар игнээлсэн ч болно, эсвэл тусгай шугам ашиглаад игнээ татсан ч бас болно. Хамгийн гол нь ойрын үед сайн сортын үрийн төмсөө суулгаарай гэж зөвлөх байна.
и в ближайшее время. Хочу еще раз обратить внимание. Цэцэрлэгтээ хэрхэн зэрлэг ургамалтай тэмцэх аргыг зааж үзүүлье. Нэг настай зэрлэг бол зүгээр зулгааж аваад устгачих. Харин магадгүй танаа цэцэрлэг ландшафт их бол олон төрлийн баг баха 100 ност гэ зэрлэг ургамал ургах байхаа. Энэ тохиолдолд гербицидгүйгээр тэмцэх арга байхгүй. Өнгөрсөн жил би ийм аккумулятортай шүршигч авсан. Энэ гэхэд 5 литрийн багтаамжтай арай жижиг нь бас 8 литрийн багтаамжтайч байдаг. Орчин үеийн технологи тариаланд нэвтэрч байгаа нэгэн хэлбэр нь эндэ. Коноптер дарлаа, шүршигэд бэлэн боллоо. За хараарай. Ингээд шүршээд өгнө. Сайн ажиллаж байгаа биз дээ. Ямар бодис ашиглан тэмцэх тухайд бол энэ мойлын модны жишээн дээр үзүүлье. Иргэн тойронд нь элдв төрлийн зэрлэг ургасан байна. Хэрвээ энэ зэрлэгийг устгахгүй бол зэрлэгийн үндэс гүн ургаад мойл жимсний модонд очих ёстой шин тэжээлийг нь соржхно. Ийм нөхцөлд гербицид ашиглах нь хамгийн зөв сонголт болно. Энэ бол руби, харин энэ бол гранат хор. Зааврын дагуу найруулан хийх ёстой. Харин манай тохиолдолд илүү хөнөөлтөй зэрлэгийн талаар ярих болно. Хушуу өвс багваха 5 салаа ургасан тохиолдолд дооцыг нь 20%-аар нэмэгдүүлж болно. Оройн цагаар шүшигч ашиглаад үндэсний тойрогтой цацаж өгөх юм. Тойргийнхоо дотор биш зөвхөн гадна талынх нь хүрээгээр цацаж өгнө шүү. Хороо зэрлэг ургамлынхаа навч руу цацах хэрэгтэй. Айжимдаа зэрлэг ургамал үхэж алга болох болно. Үйлчилгээ шууд биш 10 хоногийн дараа гэхэд зэрлэг шарлаад айжимдаа алга болдог юм а. Нэг удаа ийм ариутгал танаа талбайн эхлог орчинд бол хор нөлөө үзүүлэхгүй. Тэгээд 10 см өндөртэй байх үед л устгал хийх хэрэгтэй шүү. Тэгээд 20 см болчих бол нэгдүгээрт их хэмжээний хор ашиглах шаардлагатай болно. Тэр хүртэл хүлээж дараагаар нь байгальдаа хор хөнөөл учруулах хэмжээний хор ашиглах ямар хэрэгтэй юм бэ дээ. Тиймээс ногоон талбайхаа зах зам хоорондын дагуу ургаж байгаа зэрлэгийг эртхэн устгах хэрэгтэй үе яг энэ үед тохиож байгаа шүү. Достаточно легко с помощью современного препарата. Одоо бүгдээрээ компост хэрхэн бэлтгэх асуудалд илүүдэлхүү анхаарлаа хандуулъя. Учир нь манай талбайд үлдэж хаягдал болсон навч ургамлын иш, гол навчнууд, арилгасан ногооны хальс зэрэг нь байгалийн гаралтай бордоо буюу компост хийх үндсэн түүхийд болж байгаа юм а. Талбайдаа та компостны нүх эсвэл над шиг ийм хайрцагтай болоорой. Компостны нүх нь тонгоож хутгах зэрэгт жаахан хүндрэлтэй байдаг. Харин ийм панераар хийсэн 2 дасгалгаатай хайрцаг их тохиромжтой. Олон жил ашиглаж байна. Би эндээ бүх органик хаягдлаа бордоо болгон хувиргадаг. Байрлуулах газраа хөрштөгөө тохироорой гэж зөвлөх байна. Болж өгвөл талбайхан аль нэг болонд байрлуулсан дээр шүү. Учир нь өнгө үзэмж болон үнэр нь тийм сайхан зүйл биш шүү. Тэгтээ аль бүрт байх ёстой зүйл. Ирээдүйн бордоо юм шүү дээ. Магадгүй бэлэн бордоо худалдаж авах мөнгийг тань хэмнэх болно. Намар нэг дасгалгаанд дүүрэн байсан бол одоо талдаа ортлоо суужсан байгаа биз. Бактерийн эсрэг MMX бодисыг ашиглан ариутгал хийсэн. Би ийм цэнхэр хаягтайг нь ашигласан. Тусгаалan компост хийхэд зориулагдсан бодис л доо. Намар микроэлементүүд нэмж өгсөний ачаар одоо 50%-аар намссан байгааг харж байна. Одоо юу болсон байгааг нь харъя. Мэдээж энэ бүхэн бордоо болоогүй хагас компост хэлбэртэй байна. Би дахиад жаахан сайн хөрс нэмээд MMX бодис нэмж хийх болно. Тэгээд намар гэхэд бэлэн компост бэлэн болчихно. Тэгээд компостоо төмөс тариалахдаа ашиглах болно. Харин энэ дасгалгаанд нь шинэ өвс байгаа. Талбайхаа бусад ургамлын гаралтай хогийг энд цуглуулж байгаа юм. Намар гэхэд талдаа хүртэл дүүрчих байхаа. Энэ мэдчлэн жилээс жилд бордоогоо бэлтгэхэд байх юм л да. Манай нөхцөлд бол 1 жилийн хугацаанд бичил биет болон бусад бодис нэмээд ч сайн компост болгож чадахгүй байгаа. Тиймээс л 2 жил дамнуулж байгаа хэрэг л дээ. Ямартай ч иргэдээ бүгдээрээ ургамлын гаралтай хаягдлыг ашиглан бордоо компост бэлтгэх аргад суралцаараа ашиглаж хэвшээрэй.
За ямар тааж эрхэм үзэгчтэй гадаад цаг агаар докторгүй байгаа хэдий ч энэ 7 хоногийн төгсгөлд төмсөө заавал тариалаарай. Газар тань хөлдөө эсвэл боломжтой нь гарахгүй байвал 5 дугаар сарын 25-наас хэтрүүлэлгүй төмсөө бүрэн тариалж дуусгах хэрэгтэй юм шүү. Энэ тохиолдолд үндсэлсэн үрийн төмс суулгахыг хичээгээрэй. Тариалтаа сайн хийх нь ариун ургац авах үндэс юм шүү. За тэгээд өнөөдөр үзүүлсэн болон зөвхөн танаа талбайд хийх ёстой онцгойлсон ажлуудаа та бүхэн мөн амжуулаарай. Ингээд эх 7 хоногт иргэн уулзах хүртлээр баяртай үзэгчтэй.